За сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэрэгжил арга зүйн сургалт 3-ын өнөөдөр сэдэв 12 хүүхдийн хэл ярианы хөгжилдөх насны нөлөө гэсэн сэдвээр Дорж Дэрэн багш лекц уншнаа. За Дорж Дэрэн багш. Эний дэлгэц харагдаж байна уу? Харагдаж байна. За. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хэдүүлээ хичээлээ эхлэхээс өмнөх хичээлийнхаа гэрийн даалгаврыг нэг товчхон юу яач баттгахчээ тийм ээ. За өмнөх хичээлийн гэрийн даалгаврыг хүүхдүүд тэрээ туршиж үзсэн багш байна уу? За хүмүүс сонсож байгаа бох тий. Сонсогдож байна. Багш нараас туршсан туршилтынхаа үр дүнгээс ярих юм байна уу? Яриарай. За хэрвээ байхгүй бол юу хичээлийн төгсгөлд хэдүүлээ хилцүүлэг хэсэг дээр дахин ярилцъя тий. За тэгэхээр өнөөдрийнхөө хичээл рүү шууд оръё доо. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань хүүхдийн хэл ярианы хөгжилдөх насны нөлөө буюу ер нь хэл эзэмшихэд насны хүчин зүйл яаж нөлөөлдгийг талаар хэдүүлээ бол ярилцсан. За тэгэхээр насны хүчин зүйлтэй холбоотой үндсэн асуудал за юунаас гаргаж ирдэг вэ гэхлээр за бид нар бүгдээрээ мэднэ хэвийн хөгжилтэй хүүхдүүд төрхөөсөө ахуулаад их хэлээ буюу L1 гэж хэлээд байгаа тийм L1 хэлээ бол сурч эзэмшин. Гэхдээ ойролцоогоор 5 нас гэхэд бол хэл ярианы хөгжлийн хувьд бол тодорхой түвшинд бүрэн дүүрэн чадамжтай болсон байдгаа гэдгийг бол бид нар мэдж байгаа тийм ээ. За мөн нөгөө талд L2 буюу хоёр дахь хэлийг хүмүүс бол альч насандаа суралцдаг гэдгийг бид нар өмнөх хичээлээр бол ярилцсан. Гэхдээ энэхүү үйл явц нь тухайн хүнээсээ шалтгаалаад тий цаг хугацааны хувьд бол эзэмсэн хэлний чадамж төвшний хувьд бол харилцан адилгүй байдгаа гэж үзсэн. За тэгвэл дээрх энэ одоо хоёр хэл эзэмших үйлд тийм үү? Нас яаж нөлөөлд юм бэ? За мэдээж энэ дээр бол хүний хэл тухайн хүний хэл сурч байгаа, эзэмшиж байгаа төвшин чадамж бол яригдана. За хоёрдугаарт бол хэл эзэмших хурд бол яригдана. За гуравдугаарт хэлний өөр төвшинд тийм ээ өөр нөгөө тогтолцооны төвшин буюу авиан зүйн төвшөндөө, үг зүйн төвшөндөө, үгийн сангийн төвшөндөө гэх юм уу эсвэл одоо өгүүлбэр зүйн төвшөндөө тухайн хэлийг яаж эзэмшсэн бэ гэдэг бол бас маш чухал үзүүлэлт болдог байна. Энэ дараагийнх руу шилжиж. За тэгэхээр энийг өнөөдрийн хичээлээ ярихаас өмнө хэдүүлээ хэл эзэмших насны үечлэлийг нэг хэдүүлээ товчхон бас ярилцъя. За бид нар бол анхны хичээл болон за үг хэрхэн хөгждөг вэ гэдэг бүлэг сэдвийн хүрээнд бол яг бага насны хүүхдийн буюу 0-оос 5 насны хүүхдийн хэл ярианы хөгжлөөр нь яаж хөгждөг юм бэ гэдгийг бол авч үзсэн. Тэгэхээр тэр хичээлээсээ эргүүлээд бас саная. За тэгэхээр 0-оос 6 наснд бол хүүхдийн хэл ярианы хөгжил тодорхой дараалсан үе шатны дагуу бол хөгждгөө гэдгийг бол
бид нар бол мэдж байгаа тий. Тэгэхээр энэ бол ямар ч хэлээс үл харгалзсан ийм хэл ярианы хөгжлийн ийм зүй тогтол байна. За тэгэхээр энэ бол ихийн хөвлөд байхаас болов хөгжин тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр ээжийн одоо юу хэлний одоо аялал гайзам хэмнэл хөг өргөлт болоод хүүхдийн хэл ярианы хөгжилд болоод төрхөөс өмнө болоод нөлөөлж явах жишээтэй. За эхний 6 хоногтоо тодорхой одоо ганганах, гонгонах авианууд гаргаж явах тий. За 6 сар гэхэд их шиг авиа, за тэгээд гийгүүлэгч авиа, 1 нас гэхэд нэг 100 орчим үг ойлгоод анхны үгээ хэлж байгаа. За нэг ийм үе тийм ээ. За 3 нас гэхэд нэг богино энгийн өгүүлбэр хэлээд 5 нас буюу 6 нас гэхэд болол тодорхой хэмжээнд үг холбоод өгүүлбэрийн одоо өгүүлбэр бүтээх ихэнх одоо хилцүү ариун дүрмүүдийг болоод эзэмсэн байдгаа гэж үздэг. За тэгэхээр 6 нас гэхэд бол хүүхдийн хувьд бол хэл ярианы чадамжийн хувьд бол одоо бүрэн төлөвшөж үздэг ийм үе бол байх нэ гэсэн үг. За энэ дээр ер нь Монгол хүүхдүүдээр яаж хөгжих юм бэ гэдгийг бол бид нар бас мэдж байгаа. За тэгэхээр энэ дээр бол хийгдсэн судалгаа одоогоор байхгүй ч гэсэн за миний хувьд бол судалгааг эхлүүлсэн болоод явж байгаа. За Монгол хүүхдийн хувьд бол 1.6-аас 4 настай хүүхдийн одоо за энэ дээр бол үгийн сангийн хөгжлийн тухай ярьж байгаа шүү. Үгийн сангийн түвшинд бол бас л яг бусад одоо соёлын орны хүүхдүүдтэй адил маягаар бол үгийн сангийн хөгжил нь бол хөгжиж байгаа юм дүр зураг бол ажиглагдж байгаа. За намайг мьют хийчлээ зүгээр үү? Зүгээр аа. Яг мэд хийсэн бол одоо сонсогдож штэ. Гэхдээ сая мьют хийчлээ өөрөө. Тэгэхээр би буцаагаад unmute хийгээд. За цаашаа үргэлжлүүлээ ярий. За тэгэхээр нэр үг бол үйл үг болон бусад үгийн аймагаас бол илүү хэрэглэгдэжсэн энэ насны хооронд. За хүүхдийн нас ахих тусам бол үйл үгийн хэмжээ нэмэгдсэн дүр зурагтай. За гол үгсийн аймаг туслах үгсийн аймагаас илүү хэрэглэгдэж байгаа буюу нэр үг, тэмдэг нэр тийм ээ. За үйл үг бол илүү хэрэглэгдэж байгаа ийм дүр зураг байна. За хүүхэд үгэнд дагуураас илүүтэй нөхцөл илүү ашиглаж байгаа ийм байдал бол ажиглагдчихсэн. За үгийн сангийн зөвлөлт ангилал бол ихэнх үедээ баг хүрээтэй байж хагаад нас ахих тутам бол энэ хүрээ бол уламд хэлсэн. За ихэвчлэн хүүхдүүд бол авиа дуурайх үгс, үйл хөдлөл заасан үгсийг бол илүү төлхөө ашиглаж исэн ийм дүр зурагтай бол байх нэ гэсэн. За тэгэхээр яг энэ насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш бол илүү энэ одоо хөгжлийн зөв тогтолыг мэдчихвэл хүүхдүүдтэй илүү бас үр дүнтэйгээр ажиллах боломжтой байх нэ гэсэн. За тэгвэл 4-өөс 6 насны хооронд ямар процесс явагдах вэ? За тэгэхээр энэ дээр бас тодорхой хэмжээнд бол судалгаа одоо бас хийгдсэн байгаа. За бас миний судалгаа явж байна. За ямар судалгаа гэхлээр за энэ дээр бол монгол хэлний одоо үеийн нөхцөлтөөлөн холбох нөхцөл гэж байдаг. За үеийн нөхцөлтөөлөн холбох нөхцөл гэхээр ямар нөхцөлийг хэлэх вүлээ? Цагт нарын Монгол хэлний үеийн нөхцөлтөөлөн холбох гэж ямар нөхцлүүд байдаг юм бол? сан даг мар Сан мөн үү? Сан нь бол цагаар тусах нөхцөлтөөлөн холбох нөхцөл нөгөө вал, эхлаар, инга энэ төр гээд. За ингаа энэ гэдэг тийм ээ. За тэгэхээр энэ ямар үүрэгтэй юм бол энэ нөхцөлтөөлөн холбох энэ нөхцлүүд? үгийг өгүүлбэрийг холбох. За өгүүлбэрийг холбох өөрөөр хэлбэл хоёр утга санаа эсвэл одоо хоёр үйл явдлыг холбох ийм зорилготой нөхцөл шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо англи хэлэн дээр бол ихэвчлэн энэ бол холбоос үгээр илэрдэг. Англи хэлэн дээр одоо монгол хэл шиг ийм нөхцөл аваад үйл үгэн дээр нөхцөл аваад бол илэрдэггүй тий. Гэтэл монгол хэл бол
бас холбоос өгч ашиглана. Гэхдээ үйл үгэн дээр нөхцөл авангуудаа хоёр үйлийг холбочж байгаа ийм үзэгдэл болоод байх нэ. За жишээ нь энэ дээр энэ 6 настай хүүхэд 5 настай хүүхдийн одоо хэлж байгаа өгүүлбэрээс ингээ харахад тийм ээ. За жишээ нь тэр хүүхэд унтаад мэлхийг гараад явж байгаа гэхэд энэ дээр 3 удаа одоо нөхцөлдүүлэн холбох нөхцөл болоод ашиглагдсан байна тийм ээ. Аад Ж гэдэг. За дараагийн өгүүлбэр дээр элгоо гэд ашиглагдаж байна. За мөн Ж гэд бас ашиглагдаж байна тийм ээ. За мөн 3 дахь жишээн дээр болохоор Ж гэд бас ашиглагдаж байна, хад гэд ашиглагдаж байна, Ч гэд ашиглагдаж байна тийм ээ. За тэгэхээр энэ бол бас хүүхдийн хувьд бол бас нэлээд суралцахад төвөгтэй ийм одоо өвгцөхийн бүтээгэр байдаг. Тэгэхээр энийг бид нар бодохдоо юу гэдэг юм маш амархан ингээ хараа аяндаа л хөгжчихдөг гэж бодвол Монгол хүүхдийнх дээр 4-өөс 6 настай хүүхдийнх дээр бол бас хөгжсөөр л байдаг гэсэн үг. За тэгэхээр монгол хэлэнд бол за энэ дээр би энийг нь төр солиод. За тэгэхээр монгол хэлэнд бол за энэ нь яагаас солигдохгүй байна. Солигдож байна. За монгол хэлэнд бол зэрэгцүүлэн холбох бол үндсэн 3 нөхцөлдүүлэн холбох нөхцөл байна гэж үзнэ. Ж, Ч, А-ын 4 зэрэг. За энэ гэсэн ийм нөхцлүүд бол байна. За мөн угсруулан холбох одоо нөхцлүүд буюу хад, ингууд, хаар, тал, саар гэх. За тэгэхээр энэний английн хувьд бол нэг 15 хүртэл одоо ийм нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг бол Монгол хэл шинжлэлийн судлаачид бол янз бүрээр бол тодорхойлсон байдаг. Гэхдээ хүүхдийн хэл яриан дээр бол аль нь илүү түгээмэл тохиолдож байна вэ гэхээр бидний хамгийн сайн мэдэх бол түгээмэл тохиолдоод байгаа. Энэ зэрэгцүүлэн холбох одоо нөхцөлдүүлэн энэ холбох нөхцөл маань илүү давтамжтай явж байгааг эндээс бас та нар харж болох нэ. За тэгэхээр миний хувьд бол энэ дээр нөгөө хот хөдөөгийн одоо хүүхдийн хэл ярианы хөгжлийн ялгааг бол бас яг энэ нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн жишээн дээр бол судалж үзсэн. За эндээс судлаад үзэхэд бол хөдөөний хүүхд бол мэдээж бол хотын хүүхдээс илүү үнийг бол ашиглаж исэн. Нөгөө талдаа бас илүү одоо өөр бусад одоо хэлбэрүүдийг буюу хаад, ингуут зэргийг бол бас ашиглаж байгаа ийм байдал бол бас ажиглагдсан. Тэгэхээр энэ бол миний одоо хөгдлөөс бол ийм дур зүрх болоод байна. За тэгэхээр бид нар бодохдоо юу гэдэг нь хаарыг, талыг, саарыг ч гэдэг юм уу тий бусад энэ нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг хүүхэд ашигладаг гэж бодоод байдаг боловч бол тийм бол бас түгээмэл бол ашигладаггүй байх нь байна тий. За мөн том хүний яриан дээр хүртэл бол та нар ажиглаад харуул бас тийм ч бол түгээмэл биш. Ихэвчлэн бичгийн хэл ярианд бол тохиолдох нь бол бас түгээмэл байдгаа гэсэн үг. За тэгэхээр энэ үеийн нөхцөлдүүлэн холбох нөхцөл мэдээж настай хамаатай үгүй юу гэдгийг бас шалгасан байгаа. За тэгэхээр энэ бол миний судалгаан дээр бол хотын бүлэг дээр настай бол эерэг хамааралтай буюу нас ахих тусам бол хүүхдийн одоо үеийн нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг ашиглах тэр хэмжээ нь бол өгсөж исэн, ихсэж исэн ийм дүр зураг байгаа. Хөдөөний бүлэгт бол энэ хамаарал байхгүй ийм дүр зурагтай болоод байсан. За тэгвэл цаашаа 6 нэмэх нас буюу тэрнээс хойшоох наснд ер нь ямар одоо хэл ярианы хөгжлийн үйл явц болдог вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр 6-аас 14 за мөн 18 хүүхдийн одоо насаар бол 11-8 нас хүртэл бол хүүхдийн хэл яриа бол хөгжиж идэг. За ийм бас нас байна. За гэхдээ бид нар түрүү хэлсэн 6 настай хүүхэд бол төрөлх хэлээрээ бол нэгэнт саадгүй харилцаж чаддаг болсон үе бол байдаг. Гэхдээ 14 нас хүртлээр бол хэлний нэгжүүдийн утгыг айжлан хийсвэрлэх, чөлөөтэй хэрэглэгдэх чадвар бол энэ насн дээр бол гинт бий болохгүй, харьцангуй удаан төлөвшдөг гэж бол үздэг. За мөн угийн одоо нөөцийн хувьд тийм ээ бас 5 наснаас хоошоо 20 нас хүртэл бол бас тогтмолоор одоо бол өсч идэг, ихсэж идэг гэсэн ийм дүр зураг бол байдаг байх нэ.
За Монголд бол энэ талаар бол бас тодорхой хэмжээнд судалсан судалгаа байна. За Бигж Санжаабадам гэдэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар байт юм. Тэгэхээр энэ хүмүүсүүд болохоор 6-аас 14 настай хүүхдүүдийг болоо судалсан. За тэгэхээр энэ хүмүүсүүд юуг судалсан бэ гэхээр энэ насны хүүхдүүд үгийн утгыг юу нь яаж эзэмшиж байна? За идэвхтэй хэрэгжилж байгаа үгийн тоон юу нь ямар байна? За өгүүлбэр зүйн хэрэглээ буюу энгийн нийлмэл за мөн учир шалтгааныг заасан нийлмэл өгүүлбэрийн хэрэглээ. Мөн сэтгэл зүйн талаас үгийн утгын хийсвэрлэлийн түвшин, сэтгэхүйн нэгтгэн дүгнэх чадвар зэргийг болол хэл ярианы хөгжлийн үзүүлэлт болгон болоо судалсан. За ингэхдээ бол 3 даалгавар бол хүүхдүүдээр бол гүйцэтгүүлсэн байна. За нэгдүгээрт нь бол үгийн утгыг тайлбарлах, хоёрдугаарт нь үгийн утгыг ижил төсөөтэй шинжээр нь бүлэглэх, за гуравдугаарт нь бол зураг хараа тайлбарлах. За ийм даалгаврууд ашиглаад бол хэл ярианы хөгжлийг нь бол судалжээ. За ингээд үзэхэд бол 6-аас 10 настай хүүхдүүд бол ямар хэл ярианы хөгжилтэй байсан бэ гэхээр бодит үгийг утгаар нь бүлэглэх чадвар бол өндөр байсан байна. За мөн салаа утгатай үгийг бол бүлэглэх чадвар бол сул байдалтай байж, за мөн бодит салаа хийсвэр утгатай үг тайлбарлах чадвар нь бол сургалтын үйл ажиллагааны үр дүнд бол анги ахих тусам бол нэмэгдэх хандлагатай байсан гэж бол дүгнсэн байна. За мөн зураг болон альва гол үйл явдлыг 6-аас 7 наснд бол тоочж санаагаа энгийн үйлдвэрээр илэрхийлж исэн бол 8 наснаас эхлээд зургийн гол санаа үйл явдлыг дүгнсэн болон санаагаа илүү нийлмэл өгүүлбэрээр илэрхийлэх ийм хандлагатай байсан гэж бол дүгнсэн байна. Тэгэхээр одоо бол энэ бол насанд бол бас арай өөр түвшний хэл ярианы хөгжил явагдаж байгаа бол харж байгаа тийм. За тэгвэл энээс хойшоо 11-ээс 14 насны хүүхэн дээр бол бас арай өөр хөгжлийн үйл явц бол ажиглагдж байна гэж эдгээр судлаачид бол дүгнэж. За энэ нь юу вэ гэхээр бодит үгийн утгыг тайлбарлах болон бүлэглэх чадвар нь бол сайн хөгжсөн хэдий ч салаа утгатай үгийн утгыг тайлбарлах бүлэглэх чадвар бол сул хөгжсөн байна. За мөн тэмдэгнэр болон нэрлсэн үгийг бүлэглэх чадвар бодит үгийг бүлэглэх чадвартай бол харьцуулахад сул байсан байна гэж дүгнэж. За энэ насны хүүхдүүд мөн санаагаа энгийн өгүүлбэрээр илэрхийлэх чадварын гүйцэтгэл бол дундаж нь 2.5-таа бол нийлмэл өгүүлбэр илэрхийлэх чадвар дундаж нь бол 2 буюу түүнээс доош байна гэж бол дүгнэж. Өөрөөр хэлбэл нийлмэл өгүүлбэр бүтээх бас төвөгтэй ийм дүр зураг бол энэ насных нь бас ажиглагдж байна гэсэн. За холбоос үг ашиглаж ярих чадвар бол сул буюу дундаж гэж бол дүгнсэн байна. За дүгнэж ярих чадвар дунджаас дээгүүрээ гэж бол дүгнжээ. За тэгэхээр энэ бол ерөнхийлөн дүгнсэн байна тий. Яг одоо хэлний нэгжүүдийн түвшинд, бүтээгрүүдийн түвшинд ч гэдэг юм уу тий. Бас нарийн задлал анализ бол хийгээгүй. Тодорхой даалгавар гүйцэтгүүлээд тэндээс одоо гарч байгаа одоо хүүхдийн гүйцэтгэлийг онооны одоо хуваарлалтаар бол дундчлан дүгнсэн ийм судалгаа юм болоо гэж би ойлгосон. За тэгэхээр энэ бол насны үечлэлийн хувьд одоо ямар насны хүүхэд юу одоо чадах хэвээр юм те хэл ярианы хөгжлийн хувьд гэдгийг бол хэдүүлээ авч үзлээ. За тэгвэл цаашаа одоо яг шинжлэх ухааны үүднээс насны одоо нөлөөллийг ярихын тулд юуг авч үздэм бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя те. За тэгэхээр бид нар өмнөх хичээл дээр ярьсан насны шийдвэрлэх үеийн таамаглал гэдэг зүйл ялангуяа 2 дахь хэл үзэж байгаа хүүхэд за мөн насанд хүрсэн хүмүүсүүдэд бол идэвхтэй яригддаг гэсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд хэдий наснаас эхлээд 2 дахь хэл үзэх ёстой юм бэ гэдэг ийм зүйл. За тэгэхээр энэ дээр бол эхнийх нь бол насны шийдвэрлэх үе буюу энийг critical period hypothesis гэж нэрлэдэг байгаа. За энэ юу хэлээд байгаа гэхээр хэл эзэмших үйлд нөлөөлдөг хүний амьдралын тодорхой үе шат гэж бол тодорхойлдог. Өөрөөр хэлбэл айл насанд хэл сурах нь илүү амарын, айл үе шатанд илүү хүндрэлтэй байх магадaltaй эсхийг тодорхойлдог гэсэн үг. За мөн энгийнээр яг хэлэх юм бол хүнд болоод юу гэдэг зарим зүйлийг суралцахад бол одоо бэлэн байдаг онцгой үе гэж бол байдаг.
Өөрөөр хэлбэл хүний тархинд орно шүү дээ. За амьтдын зан үйл дээр ч гэсэн ийм үзэгдлүүд бол их байдаг гэж үздэг. За жишээлбэл одоо юу гэдэг нь муурын зулцгууд гэхэд юм харж эхлэх үе бол 30-аас 80 хоног дотор бол байна гэж бол үзэж байхад нугасны зулцгнууд ээжигээ хин гэдгийг таних үе бол 9-өөс 17 цагийн хооронд бол байна гэж үздэг. За эсвэл одоо юу гэдэг нь шар шувууны зулцгнууд одоо сонсголоороо юмсыг ирж хайж олдог гэсэн тодорхой үе гэж болоод байдаг. Тэгвэл энэ бүх үзэгдэл хүний хил дээр адил байдгүй гэдгийг бол ярьдаг гэсэн. За тэгвэл энийг хэдүүлээ ярилцгаая. За энийг ярилцахын тулд бол одоо судалгааны баримтууд бол ярих хэрэгтэй. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол энэ чиглэлийн одоо хүний хил те хүний одоо тархинд одоо төрөлхийн шинжтэй буюу байглаасаа одоо цаанаасаа өгөгдсөн ийм зүй тогтолтой байдгаа гэдгийг баримтлсан одоо судлаачдын одоо үзэл баримтлал бус баримтууд бол явж байна. Тэгэхээр энэ дээр бол 1900-аад одоо оны дундуур хийгдсэн судалгаанууд бол нэлээд түгээмэл яригддаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тархинд одоо их хилдээ суралцах байгалийн урдч нөхцөл бол аль хэдийнэ бүрдсэн байдгаа гэдгийг бол дэвшүүлсэн санаа. За мөн хоёрдугаарт ихэнх хүүхдүүд хоёр дахь жилийг тийм ээ насанд хүрэгчдээс илүү амархан сурдгаа гэдэг ийм талыг баримтлагч гэсэн үг. За тэгэхээр энэний цаад шалтгаан юу байна вэ гэхээр нэгдүгээрт 9 нас хүрэхэд хүний тархины уян хатан чанар алдагддгийм гэдэг ийм судалгааны баримтууд. За өөрөөр хэлбэл 9 нас хүртэл болоод хүний одоо тархины одоо өөрийгөө өөрчлөх тий эсвэл одоо альва зүйлд төр тасан зохицох чадвар бол маш уян хатан шинж чанартай байдгийг бол одоо тархи судлалын судлаачд эрдэмтэд бол ярьдаг. Тэгээд энийгээ бол одоо тархины пластицити буюу за бас нейропластицити гэж хэлээд байдаг. Энэ уян хатан чанар гэж бол хэлдэг. За тэгээ энэ зүйл бол 9 наснаас хойш бол буурдгаа гэж бол үздэг. За тэгэхээр энэ бол хэл ярианы хөгжил дээр ч гэсэн бас хамаатай зүйл байна тийм. За хоёр дахь шалтгаан бол бэлгийн бойжилтын үед тийм ээ баруун зүүн тархины үйл ажиллагааны одоо байршил хуваарлтын улмаас бол хийлж сурах чадвар бол буурдгаа гэсэн энэ шалтгааныг бол дурддаг. За тэгвэл энэтэй холбоотой хэдүүлээ бас дараагийн баримтыг үзье. За дараагийн баримт бол хүн одоо нийгмээс тусгаарлагдах юм бол хүний хэл яриа яаж хөгжих юм бэ? Энэ нь одоо настай нь ер нь ямар хамааралтай байх юм бэ гэдэг баримтууд бол шинжлэх ухаанд яригддаг. За тэгэхээр энэ дээр бол одоо сонгодог жишээ гэхөө кейс гэхөө хоёр одоо кейсийг бол ярьдаг. За нэгт нь бол энэ хүчирхийллийн улмаас бага насндаа одоо хэл ярианы хэрэглээ эсвэл нийгмийн харилцаанд одоо тогтмол оролцох чадваргүй болсон хүүхдүүдийн жишээг бол ярьдаг. За энэ дээр сонгодог жишээгээд энэ Jenny гэд хүүхдийн жишээ яригддаг. Өөрөөр хэлбэл энэ хүүхд бол 2 ойтоогоос бол 13 нас хүртэл бол одоо аавынхаа одоо хүчирхийлэл доор ямар ч одоо хүнтэй харьцахгүйгээр өрөөндөө цоочлогдсон болол одоо түүний хоорондын харилцаанаас ийм тасарсан ийм байдалтай болол байсан. За энэгээр бол бас маш олон баримтат кинонуудыг бол хийсэн байдаг. Тэгэхээр хүн нийгмийн харилцаанаас тасраад тодорхой түвшинд одоо ганцаараа тийм ээ ингээ нийгэмшгэд юу болдог вэ гэдэг тал дээр бол бас маш сонин ийм кейс болохоор бол одоо ялангуяа энэ сэтгэл судлалын шинжлэх ухаанд бол ийм сонин жишээ бол болсон байдаг. За мөн хоёрдугаарт нь бол энэ зэрлэг хүүхдүүд гэдэг ийм жишээнүүд байдаг. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг нь чонтоо өссөн хүүхдүүд эсвэл одоо ойд ганцаараа өссөн хүүхдүүдийн ийм жишээнүүд бол бас энэ дээр яригддаг. За тэгэхээр энэ хүүхдүүдийн ихэнх нь бол ямар байдалтай байсан бэ гэхлээр ер нь бол тэр бэлгийн боожлт эхлэхээс өмнө бол хүн хоорондны харилцаанд бол октоосоо жороогүй буюу маш бага орж исэн. Түрүүний тэр Jenny гэдэг хүүхдийн жишээн дээр ярихад бол аав нь бол маш бага харилцдаг. Тэгээ ер нь бол өрөөнд нь цоочлол тэгээд түүгөө хүүхд маань ямар нэг байдлаар одоо юу гэдгийг орилох, хашгирах үед бол нэг хариу үйлдэл үзүүлнэ. Бусдаар бол баг хариу үйлдэл үзүүлэхгүй маягаар бол харилцаж исэн
ийм жишээ бол яригддаг. За мөн эднэрийг бол одоо юу гэдгийг хайж олоод хүний хил заасан ч гэсэн одоо яг үеийнхээ хүүхдийн түвшин тий үеийнхээ гэдэг нь өөрийнхөө насны хүүхдийн түвшинд бол хэл сурч эзэмсэж болж чадахгүй байсан. За ялангуяа хэл яриа нь хилцэн үүднээс бол олон доголдолтой байсан гэдгийг бол судлаачд бол дүгнэдэг. Өөрөөр хэлбэл юу гэдэг 1 2 3 үгээр ярьдаг ч гэсэн тэрийг одоо өгүүлбэрт оруулаад тий одоо хилцэн дөрмийг одоо ингээ ашиглаад өгүүлбэр бүтээж харилцах байдал бол маш ихээр бол алдагдсан байдгаа гэдгийг бол ажигласан байсан. За тэгэхээр нийгмийн харилцаа гэдэг бол маш чухал хүчин зүйл байх нэ. Тэгэхээр хүний хэл яриа гэдэг бол хүн хоорондын харилцаа байж иж ийм хөгждөг байх нь байж иж бас тодорхой тэр насандаа тохирсон тийм хэл ярианы хөгжилтэй байдаг ийм зөв тогтолтой байдаг байх нэ гэсэн. За дараагийн нэг баримт нь болохоор за энэ нь болохоор та хэд бас дэлгэрүүлээд цаашаа үзнэ гэдэг нь Jenny гээд хүүхдийн энэ баримтат кинонууд бол YouTube дээр байгаа. Тэгэхээр энэ хүүхдэд яг юу тохиолдсон те яг ямар нөхцөл байдалд энэ хүүхэд өссөн, яаж одоо хэл ярианы чадвараа алдсан те тэр байдлыг бол энэ баримтат киног бол цаашаа дэлгэрүүлээд үзэж болно. За дараа нь бол энэ дээр ямар баримт ярьдаг вэ гэхлээр ээлнийг хилээ одоо хожуу сурч буй сонсголгүй хүүхдүүдийн жишээ ярьдаг. За өөрөөр хэлбэл насны үечлэл дээр энэ бол бас чухал баримт болж орж ирдэг гэсэн үг. За тэгэхээр бид нар бол одоо юу гэдэг хэл яриа гэхлээр би ч бас өмнөх хичээлүүдээр ч гэсэн ярьж ийсэн тий. Аман болон бичгийн хэл гэж мэдээд тахаас тохионы хэл гэдэг бол хүний хэл яриаг бас чухал нэг хэлбэр юм а гэдгийг бол тэр болгоно бол мэддэггүй. Тэгэхээр тохионы хэл гэдэг бол өөрөө бас маш том одоо хүний харилцааны нэг хэлбэрээ гэсэн. За тэгэхээр энэ насны хүүхдүүдийн жишээн дээр бол энэ юу байдг вэ гэхлээр за тэгэхээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 90% нь бол сонсголтой эцэг эхээс төрдөг гэж бол үздэг. Ийм судалгаа бол байдаг. За тэгээд энэ хүүхдүүд бол аман хэл яриагаар харилцаанд ордог боловч сонсож ойлгохгүй тул бол тэр болгон юмыг бол хүлээж авдаггүй. За гэхдээ амны хайрцаг бол зарим нэг сонсголын элементтэй бол хослуулбал энэ хүүхдүүд бол илүү бас үр дүнтэйгээр суралцдаг гэж үздэг. За эцэг эхийн ихэвчлэн бол ямар нэг одоо аль биесний тохионы хэл. За энэ дээр бол энэ ASL, BSL гэдэг нь товчлсон байна. American Sign Language, British Sign Language гэхээр эдгээр бол тусдаа байдаг. За монгол хэлэнд хүртэл монгол тохионы хэл гэж бол тусдаа байдаг. Тэгэхээр одоо манай юу гэдгийг сонсголтой эцэг эхчүүд одоо хүүхэд нь сонсголгүй төрчөөд хүүхдтэйгээ тэр болгон одоо хэлээр одоо юу гэдгийг тохионы хэлээр харилцахгүй, харилцаа үүсэхгүй байх юм бол тэр хүүхдийн одоо бас насандаа тохирсон хэл ярианы хөгжил явагдахгүй байх тал нь эрсдэл нь бас өндөр байдаг байх нэ гэсэн үг. За энэ дээр бол гэртээ ашигладаг тохио эсвэл одоо юу гэдгийг одоо анхан шатны тийм тохионы хэлний ур чадвар бол тохионы хэлийг бол бүхэлдээ тодорхойлж чаддаггүй гэж үздэг. Тийм учраас зайлшгүй тохионы хэл аль биесээр сураад хүүхдтэй эзэмшүүлвэл бас үүдэнтэй байдгаа гэж үздэг. За мөн энэ сонсголгүй хүүхдүүд ихэвчлэн сургуульд орохдоо буюу ойролцоогоор 5 настайдаа л тохионы хэлээр харилцаанд орж эхэлдэг гэсэн ийм ажиглалт бол байдаг. За энэ дүр зураг манаа дээр ч гэсэн бас ер нь бол бас байх хандлагатай гэсэн үг. За тэгэхээр энэтэй холбоотой бол хийгдсэн нэг бас сонгодог судалгаа бол байна л да. За өөрөөр хэлбэл одоо яг бага насндаа тий ямар ч одоо хүн хоорондын харилцаа за ямар ч юу аах вэ? Ер нь бол айгүй бага хүн хоорондын харилцаатай эсвэл одоо бага тэр тохионы хэлээр ингээ харилцаж исэн. За эсвэл тодорхой хэмжээнд аман хэл яриагаар харилцаж исэн. За эсвэл тодорхой хэмжээнд тохионы хэлээр харилцаж исэн бүлгийг за яг одоо хэвийн хөгжилтэй хүүхдүүдтэй бол одоо хяналтын бүлэгт нь оруулаад харьцуулж бол судалж авч үзсэн байна. За тэгэхээр энэ дээр бол энэ судлаачид юуг гол болгон ашигласан бэ гэхлээр хүүхдүүдийн одоо
өгүүлбэрийн одоо дүрмийг одоо хэр зөв хэсгийг зөв бүтээж ашиглаж байгаа хэсгийг болол шалгасан, үнэлсэн ийм даалгавар гүйцэтгүүлж үзсэн. За тэгээ энэ дээрээс ямар дүр зураг ажиглагдсан бэ гэхлээр за ер нь бол ямар ч одоо тийм ялангуяа одоо бага насндаа тий тохионы хилээр одоо харилцаанд ороогүй тийм хүүхдүүд бол одоо тохионы хилээр бага орж исэн за мөн одоо аман хэл яриагаар болоод бага орж исэн хүүхдүүдээс бол хэл ярианы хөгжлийн хувьд ялангуяа үгийн сангийн хөгжлийн хувьд өгцөн хөгжлийн хувьд бол маш сул байсан гэдэг ийм дүгнэлтийг бол гаргаж ирсэн байна. За эндээс ингээд та хэд бол харж байгаа бох. Энэ доотлын энэ хэсгүүд бол хүүхдийн одоо өгүүлбэр зүйн бүтцийн хөгжил буюу одоо энгийн өгүүлбэр бүтээх хөгжил нь ямар юм. За эсвэл одоо юу гэдгийг өгүүлбэр бүтээх явцдаа одоо өгөх оршихын тий ялгалыг яаж ашигладгийг, холбоос үгийг яаж ашигладгийг, хэвийг яаж ашиглаж гэн тийм ээ. За мөн тодтогох гишүүнийг яаж ашиглаж гэн гэх мэтэр болол хүүхдийн хэл ярианы хөгжлийг бол үнэлж хангалтсан байж байгаа ч тий. За тэгээ хамгийн доотлын энэ бөөрөнгийн энэ хэсгүүд бол ямар ч одоо хэл ярианы хөгжил юу одоо хүн хоорондын харилцаа тэр тохионы хэлээрээ хийгээгүй энэ бүлэг явж байна. За дараагийн тасархай шугамтай гурвалжингаар тодтогсон энэ хэсэг бол тодорхой хэмжээнд аман хэл яриагаар бол харилцаж исэн ийм бүлэг байна. За дараагийнх нь энэ бүрэн гүйц зураасаар дөрвөлжингөр тодтогсон хэсэг бол тодорхой төвшөнд бол бас тохионы хэлээр харилцаж исэн ийм бүлэг байна. За хамгийн дээдлийн хэсэг бол түрүүний гэлж байгаа хяналтын бүлэг буюу одоо энгийн хэвийн хөгжилтэй бүлэг бол байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүлгүүдийг ийм харьцуулж ийм судалгаа хийсэн байна гэсэн үг. За тэгэхээр энэ сонсголгүй хүүхдүүд мөн эрт үедээ ямар нэг байдлаар тохионы хэлээр харилцаж харилцаа үүсгэх нь маш чухал юм а гэдгийг энэ судалгаа бол харуулж байна гэсэн үг. За дараагийнх нь энэ поош тохионы хэлийг одоо эзэмшихэд одоо насны нөлөө ямар байгааг үзүүлсэн бас юм судалгаа байна. За тэгэхээр энд оролцож байсан судалгааны оролцогчдод бүгдээрээ поош тохионы хэлтэй байсан гэсэн үг. За тэгээд энийг за мөн одоо яг төрлөх тохионы хэлтэй хүмүүсүүд за хүүхдийн тохионы хэлтэй одоо тохионы хэлээр ярьж байгаа хүүхдүүд за мөн өсвөр насны тохионы хэлээр ярьж байгаа хүүхдүүд гэдгээр бол ангилж бол харуулсан байна. Тэгээ гурван төвшөнд бол хэл ярианы хөгжлийг нь бол үнэлж өөрөөр хэлбэл авайлбар зүйн төвшөнд, үг зүйн төвшөнд, өгүүлбэр зүйн төвшөнд ямар байгаа вэ гэдэг. За тэгэхээр та хэд магадгүй гайхаж байгаа тохионы хэл яаж үг зүйтэй байдیں, яаж өгүүлбэр зүйтэй байдیں гэхээр энэ бол бидний одоо гарыг ашиглаж байгаа тэр гар дээр илэрж байгаа элементүүд за мөн ам одоо нүүрний хөдөлгөөн тэр амны хайрцаг эдгээр дээр илэрж байгаа тэр элементүүд болгон бас үг зүй өгүүлбэр зүйн нарийн бас бүтцийг дагаж явдаг гэсэн. За энэ дээрээс харах юм бол бас яг ялгаа авахгүй насны нөлөө болоод бас өндөр байж байгааг бол эндээс бол харж болж байна гэсэн. За дараагийн нэг баримт бол энэ дунгийн суулгацтай сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд яаж одоо хэл ярианы хөгжил явагдаж байгаа вэ гэдгийг бол судалсан судалгаа байдаг. За тэгэхээр та дунгийн суулгац гэж зарим нь бас сонсоогүй байж магадгүй. Тэгэхээр дунгийн суулгац гэж юу хэлдэг вэ гэхээр за огт сонсохгүй за эсвэл одоо тэр сэрэхгүй байгаа тэр дотор чихийг тийм ээ хагалгааны аргаар электрод суулгаж байгаа тийм электрод суулгах замаар одоо сонсгол оруулж байгаа энэ үйл явцыг хэлдэг. За энэ бол одоо анагаахын шинжилгээ ухаанд аль хэдийн бол одоо батлагдсан энэ түгээмэл бол арга байна. За тэгэхээр энэ бол дотроо гаднаа гэсэн юм хоёр хэсэгтэй. За гадны хэсэг нь дууны процессор буюу дамжуулагчаас бүрдэнэ. За дотор хэсэг нь электродууд нь чимээг одоо сонсголын мэдрэлээр дамжуулан ийм тархинд хүргэдэг ийм үүрэгтэй охин байна. Тэгээд энэ зургаас бол энэ дунгийн суулгацыг бол харж болж байна. За тэгвэл яг ийм дунгийн суулгацтай хүүхдүүд одоо хэл яриа яаж эзэмшдэг юм бэ гэдгийг бол бас судалсан судалгаа байдаг. Энэ дээр нас яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг бас судалсан судалгаа байна. За тэгэхээр энэ дээр бол 46 46 настай хүүхдүүд
За эзний За энэний нэг слайд нь устчих. За энэ дээр ямар санаа хэлэх гээд байгаа вэ гэхлээр ер нь бол дунгийн суулгацыг бол 2 наснаас хойш суулгасан хүүхдүүд хил ярианы хөгжлийн хувьд бол бас нэлээд хоцрогдолтой, удаашралтай ийм дүр зурагтай байдгаа гэж бол үздэг. Тэгэхээр 2 наснаас өмнө одоо суулгасан хүүхдүүд бол хил ярианы одоо хэвийн хөгжилтэй болох. За мөн үгийн сангийн хувьд өгзөн хувьд ч гэдэг юм уу те хэвийн төвшөнд бол хил ярианы хөгжих бүрэн боломжтой байдгаа гэдгийг бол харуулсан ийм юу байдаг. За эндээс слайд нь устчих. За мөн дараагийн нэг зүйл бол шинэ хэл сурч эхлэх нас буюу энэ дээр одоо өөрөөр хэлбэл хүүхэд хэдийн наснаас гадаад хэл сурвал илүү үр дүнтэй байд юм бэ? Нас бас яаж нөлөөлд юм бэ гэдгийг судалсан судалгааны баримтууд бол явдаг. За энэ дээр мөн сонгодог судалгаа бол байна. Энэ 89 онд хийгдсэн судалгаа 46 одоо хятад болон солонгос хэлтэй насанд хүрсэн одоо англи хэлийг хоёр дахь хэлээр болгосон ийм хүмүүсүүдийг оролцуулсан ийм судалгаа. За тэгээ эдгээр хүмүүсүүд бол Америкийн нэгдсэн улс доор хаяжод бол 5 жил амьдарсан. За ийм цагаачсан ийм хүмүүсүүд бол байсан. За тэгээ анх бол англи хэлийг сурч эхэлсэн нас нь бол 3-аас 39 насны хооронд бол байсан. За тэгэхээр энэ хүмүүсүүдийн мөн хэл ярианы хөгжлийг бол бас өгүүлбэрийг дөрмийн хувь зөв эсхийг үнэлэх тестээр бол үнэлсэн ийм судалгааг бол хийсэн байгаа. За тэгэхээр ийм судалгаа хийгээд энэ нь насны хувьд одоо ямар хамааралтай юм бэ гэдгийг бол судлаж гаргаж ирсэн ийм судалгаа гэсэн. За тэгвэл энэ судалгааны үр дүнтэй хэдүүлээ танилцъя. За тэгэхээр мөн энэ одоо дөрмийг үнэлэх энэ тест гэдэгт нь юу хэлээд байгаа юм бэ гэдэгтэр хэдүүлээ бас ярилцчихъя. За энэ дээр бол энэ судалгаан дээр мөн ялгаа авахгүй энэ дөрмийг үнэлэх тестийг бол ашигласан. За энэ дээр юуг авч үзсэн бэ гэхээр одоо дөрмийн 12 хэлбэрийг бол авч үзсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цагийг хэр зөв бүтээж чадж байгаа, олон тоог хэр зөв бүтээж чадж байгаа, за одоо цагийг хэр зөв бүтээж чадж байгаа. За мөн ялгцуудыг хэр зөв бүтээж чадж байгаа гэх мэтээр болол харж байна. За тэгээд доотлын энэ жишээн дээрээс харахад одоо жишээлбэл энэ ялгац гишүүнийг бол хэр зөв хэрэгжилж байгааг хоёр өгүүлбэр өгөөд сонгуулж байгаа юм даалгавар үздэг чинь тий. За жишээлбэл Tom is reading a book in the bad tube. Tom is reading book in the bad tube гингүүд аль нь зөв бэ гэдгийг нь бол сонгуулсан юм даалгавар гүйцэтгүүлж байна тий. За энэ мэтээр бол нийт 276 өгүүлбэр энэ 12 одоо дөрмийн одоо тодруулсан тий үнэлсэн ийм даалгаврыг бол гүйцэтгүүлсэн. За ингээд үзсэн чинь насан дээр ямар ялгаа гарсан бэ гэд ингээ аваад үзсэн чинь за энэ дээр бол энэ доотлын y тэнхлэг дээр бол одоо насыг бол үзүүлсэн байна. Тэгэхээр энэ дээр бол найцыг буюу мэдээж энэ бол одоо яг нэг унгын хэлтнүүд. За 3-аас 7 насн дээр ямар байгаа? 8-аас 10 насн дээр 11-ээс 15, 17-оос 39 гэ бүлэглээд бол авч үзсэн байна. За тэгээд энэ дээр дундаж оноогийн саяны тэр нөгөө дөрмийг өгүүлбэрийг одоо зөв эсхийг үнэлж байгаа юм даалгавруудаар бол үнэлсэн дундаж оноог нь бол тавьсан байна. За тэгэхээр энэ дээр 210-аас 270-ийн хооронд тий болвол онооных нь оноог нь бол байршуулсан байна. Тэгэхээр дундаж онооны хувьд бол 3-аас 7 настай хүүхдүүд бол маш өндөр түвшинд бол байгааг бол харж байна тий. Тэгэхээр 3-аас 7 наснаас хооронд бол өндөр түвшинд байж байгаа. Тэрнээс хойш бол ийм буурсан үзэгдэл бол байна гэсэн үг. Тэгэхээр 8-аас 10 наснда эхэлж сурсан хүнд бол нэг ийм дунджаар нэг дундаж түвшинтэй, 11-ээс 15 насны дунджаас нэг доор түвшинтэй, 17-оос 39 насны эхэлсэн хүмүүсүүд бол арай доор түвшинтэй ийм байна гэсэн үг. За тэгвэл энэний үр дүнгийн хэдүүлээ тайлбарлаад аваад үзэх юм бол
3-аас 7 настайдаа эхэлсэн хүмүүсүүд тухайн гадаад хэлийг бол унган хэлтнүүд шиг бол эзэмшиж исэн, мэдж исэн тий ийм байна гэдгийг бол дүгнсэн байна. За 8-аас 16 настай хүмүүсийг бол тодорхой хэмжээнд бол алдаатай, 17-оос 39 настай хүмүүсийг бол алдаа нэлээ ихтэй. За хожуу сурч эхэлсэн энэ дунд бол хожуу сурч эхэлсэн зөвхөн нэг л оролцогч бол унган хэлтнүүдийн төвшний оноо авсан байсан гэж бол дүгнсэн. За эндээс юу гэж дүгнэж болох вэ гэхлээр хэрв 7 наснаас өмнө 2 дахь хэл сурч эхлүүл төрлөх хишгээ сурах боломжтой байна гэдэг бол дүгнэлтийг нь бол судлаачд бол хийсэн юм байна. За 7-оос 16 насны хооронд эхэлсэн бол чадамж нь бол аажмаар буурах нэ. Тэгэхээр зарим нэг зүйлс дээр бол нэлээд алдаатай маягаар бол хэл яриа нь бол хөгжих нэ. За 16 наснаас хойш эхэлбэл 2 дахь жилийг өндөр түвшинд бол эзэмших магадлал нь бол нэлээд багаснаа гэж бол энэ судлаачд бол энэ судалгааны үр дүнгээрээ бол дүгнсэн байх нэ. За дараагийнх нь бол насны мэдрэг үе гэж байна. За бид нар өмнө нь бол саяны насны шийдвэрлэх үегээ ерөнхийд нь ярьж байгаа тий. За насны мэдрэг үе бол бид нар өмнөх хичээлээр ч ярьсан тодорхой хэлний төвшин тогтолцооны төвшин нас хэр нөлөөлөх юм бэ гэдгийг бол авч үздэг ийм таамаглал гэсэн тийм ээ. За энэ дээр бас мөн сонгодог судалгаа байдаг. За энэ судлаачд бол 61 төрлөх испани хэлтэй насанд хүрсэн за мөн англи хэл эзэмшсэн хүмүүсүүдийг бол судалсан. За эдгээр хүмүүсүүд бол мөн ялгаа авахгүй Америкт бол дунджаар 10 жил амьдарч байгаа. За англи хэл сурч эхэлсэн нас нь бол 3-аас 44 насны хооронд. За мөн ялгаагүй энэ дээр өгүүлбэрийг дөрмийн хувьд зөв хэсгийг үнэлэх ийм даалгавар гүйцэтгүүлээд шалгаж үзсэн ийм судалгааг бол хийсэн. За энэ дээр за бас яг ялгаа авахгүй хэдийн насанд эхлүүл ямар хэл ярианы хэл эзэмших тэр төвшин нь ямар байгааг нь бол тодорхойлсон ийм судалгааг бол хийсэн байна. За энэ дээр бас та яг ялгаа авахгүй бол харж байгаа бах. Нас бага байх тусам болвол тухайн хүүхэд бол тухайн хүний тэр нөгөө саяны даалгавар гүйцэтгэжсэн тэр алдаа нь бол бага. Нас ахих тусам бол тэр алдаа нь бол их байгаа төр зургийг бол энэ дээр бол харуулсан байна гэсэн. За тэгээ нас өксөх тусам бол тэр алдаа гаргаж байгаа байдал нь бол их байгаа. Тэгээд нас өксөх тусам бол тэр хэл ярианы хэл эзэмших тэр чадамжийн түвшин нь бол буурч байгаа гэсэн ийм дүр зураг бол саяны графикаас бол харуулж байна. За тэгэхээр саяны үр дүнгийн дэлгэрэнгүй танилцах юм бол 3-аас 16 настайдаа тэр англи хэл сурч эхэлсэн хүмүүсүүд бол бас яг ялгаа авахгүй унган хэлтнүүд шиг бол өндөр оноо бол авч ирсэн. За 17-оос 44 настай хүмүүст алдаа тодорхой хэмжээнд байсан боловч даалгавар гүйцэтгэхэд бол бас тодорхой хэмжээнд төвөгтэй байсан. За гэвч хэдий чиний ашиглаж байна, төдий чиний хэлний түвшин бол сайжирч байгаа нөлөө бол энэ судалгаагаар бол бас ажиглагдсан юм байна. За бас 13 наснаас хойш сурч байгаа зарим хүн бол унган хэлтнүүдийн түвшинд бол бас өндөр оноо авч байна гэсэн ийм ажиглалт бол гарчээ. За тэгэхээр насны мэдрэг үеийг бол бас энэ судалгааны үр дүнд тулгуурлаад бол дараах байдлаар бол бас дүгнсэн байна. За энэ дээр бас 16 наснаас та хэрвээ өмнө сурах юм бол унган мэт бол сурч боломжтой юм байна. 16 наснаас хойш сурвал унган түвшинд бол очих чадвар бол буурнаа гэдгийг бол энэ судалгаагаар бол дүгнжээ. За тэгэхээр энэ хоёрыгоо хэдүүлээ харьцуулаад аваад үзье. Тэгвэл энэ насны шийдвэрлэх үеийн чухал юм уу, насны мэдрэг үеийн илүү давмгаалах юм уу? За тэгэхээр энийг бол шинжлэх ухаанд бол аль алийг нь дэмжсэн бол маш олон судалгааны баримт бол байдаг.
Зарим нь бол шийдвэрлэх үеийг нь илүүтэй дэмжсэн, баталсан байж ах, зарим нь бол илүүтэй мэдрэг үеийг нь дэмжсэн байх нь бол их. За гэхдээ энд бол нэг тодорхой зүйл байгаа. Өөрөөр хэлбэл наснаас хамаарч хэлний тогтолцооны түвшин болвол төвшний хөгжил бол мэдээж бол янз бүр байна. Жишээ нь юу гэдгийг авиа зүй бол их эрт хөгждөг тий дуудлагын хувьд. За тэгээд үг зүй, өгүүлбэр зүй бол баг зэрэг хожуу. За өгүүлбэр зүй утга зүй бол бас нэлээд хожуу одоо хөгжих ийм хандлагатай болоод байдаг. За мөн зарим судлаач бол хоёр дахь жил сурах чадамж бол нас ахих тутам болвол буурна гэж үздэг. Өөрөөр хэлбэл бусад одоо оюуны чадварын адил бол буурах хандлагатай. Гэхдээ энэ нь бол шинэ хэл сурч эхлэх насны нөлөөтэй болоо сөрөг хамааралтай байна гэсэнтэй бол таарч байна гэж бол дүгнэдэг. За тэгвэл энийг хэдүүлээ салгаад аваад үзье. Саяны мэдрэг үе дээр яг одоо авайлбар зүүн хөгжилд одоо тэр шинэ хэл сурч байгаа тэр сурч авах үеийн насны нөлөө ямар байх вэ гэдэг. За тэгэхээр авайлбар зүй бол бусад хэлний тогтолцооны түвшнээс бол ялгаатай нь бол одоо тэр хэл эзэмших тэр үйлд бол хамаагүй өндөр бол байдаг. За ялангуяа бол энэ дээр бэлгийн боожлтын дараа хоёр дахь хилээ сурсан одоо хоёр хэлтнүүдийн хувьд бол дуудлага яавч унган хэлтнүүдийнхээс бол ялгаатай байдаг гэж бол одоо тодорхойлсон байдаг. За энэ нь бол туршилтын судалгааны үр дүнгуудээр ч тэр мөн унган хэлтнүүдийн ажиглалтаас ч тэр болов бэлхнээ харуулсан байдгаа гэдэг бол энэ хүний бол одоо олон чиглэлийн судалгааг нэгтгэн дүгнсэн ийм судалгааны үр дүнгээс бол харуулсан байна. За мөн тухайн хэлний орчин хичнээн сайн байлаач. За мөн эсвэл тухайн хэлээрээ ямар ч боловсрал авлаач гэсэн дуудлага нь үг зүй өгүүлбэр зүйтэй харьцуулахад бол нэлээд төвөгтэй байдаг гэж бол дүгнсэн байдаг. За бид нар ч гэсэн мэдэн тийм ээ. За одоо хичнээн юу гэдэг Америкт 10 жил, 15 жил амьдралаа. За би жишээ нь юу гэдэг 12, 13 таатай очлоо ч гэсэн тэнд ямар нэг дуудлагын хувьд бол одоо асуудалтай зүйлс бол явдаг тийм ээ. Акцентийн хувьд ч гэдэг юм уу тийм яг унган хэлтнүүдийн төвшөнд бол дүүж очих байдал бол бас нэлээд төвөгтэй байдаг шүү дээ. За дараагийн нэг зүйл болохоор мэдээж бол энд ямар нэг онцгой тохиолдол байхыг үгүйсэхгүй. Өөрөөр хэлбэл хоёр дахь жилийг хожуу сурсан зарим хүн бол унган одоо мэт бол тухайн хэлийг бол сурч эзэмсэн байх нь бол бас байдгаа гэж бол судлаачд бол үзсэн байна. За гэхдээ бол тийм ч их бол биш те. Ямар нэг байдлаар энэ бол цөөнх байна. За тэгвэл энэ авиа зүй буюу авайлбар зүй буюу энэ дуудлага нь яагаад ийм өртөмтгий байдığım бэ гэдгийг шалтгааныг хэдүүлээ авч үзье. За тэгэхээр энэ дээр бол хоёр үндсэн шалтгаан болол тайлбардаг. За нэгдүгээрт нь болохоор энэ судлаачд юу гэж үзсэн бэ гэхээр дуудлага нь бол бүхэлдээ тий хүний бие махбод хөдөлгөөний үйл чадамжтай болоо шууд хамааралтай байдаг. За хоёрдугаарт нь бол хүний тархины гадар хэсгийн 3/1 нь ярих үйлийг дэмждэг нүүр, уруул, ам, хоолойн булчингуудыг удирдах хямжигдаг тул энээс бол бүхэлдээ шууд хамааралтай байдгаа гэсэн үг. За хоёр дахь энэ судлаачийн үзэж байгаагаар бол хүний одоо тархины тэр авиа бүтээх, авианы утга ялах хэсэг бол 5-аас 7 нас гэхэд бол харьцангуй докторжиж эхэлдэг. За хоёр дахь жил сурч эхлэх үед тухайн хүнээс эдгээр докторцсон бүтцээ нэг бол анзаарах, нэг бол өөрчлөхийг бол маш ихээр бол шаарддаг гэсэн үг. Тэгэхээр бидний бол одоо юу гэдэг монгол хэлнийг сураад тий одоо тэр авиа бүтээж байгаа авианы утга ялгаж байгаа хэсэг бол аль хэдийн тэр хүүхэд наснд бол тогтцсон байдаг бахан. Тэр бол маш хүчтэй нөлөөлдөг байна. Тэгэхээр тэр маань яаж бүрлдсэн байна вэ? Тэрийгэ тэр хэлүүд одоо юу сайн хөгжсөн үү үгүй юу гэдэг маань дараачийн хэл сурахад бол бас хүчтэй нөлөөлдөг байна гэсэн. За мөн энэ дээр хоёр дахь хэл эзэмшихэд хэл эзэмших одоо эцсийн үр дүн буюу эцсийн цэг гэдэг ойлголт бол яригддаг. За энийг англиар энэ ultimate attainment гэж хэлээд байгаа. За энэ нь юу хэлээд байгаа гэхээр
Зарим судлаач бол тухайн хоёр дахь жилийг хожуу сурцсан боловч яг төрлөх хишгээ сурч эзэмшсэн. Өөрөөр хэлбэл хэл эзэмших тэр нөгөө эцсийн одоо тэр үр дүндээ хүрсэн хүмүүсийн хэлний чадварыг бол судалсан байдаг. За эндээ ялангуяа хүний тэр үг зүйн болон өгүүлбэр зүйн мэдлэг үнэхээр унган хэлтнүүд шиг байна уу гэдгийг бол шалгасан байдаг. За тэгэхээр энэ судалгаануудаас юу ажиглагдсан бэ гэхээр эдгээр одоо хүнээс цөөн л одоо үг зүйн болон өгүүлбэр зүйн тэр мэдлэг шалгах тестийг унган хэлтнүүд шиг гүйцэтгэж байсан гэж болоод үздэг. Тэгэхээр бид нар бодохдоо бол айгүй мундаг хэлтэй болцсон байна, айгүй лаг байна гэж бодоод байх боловч энэ хүмүүсүүдийн яг одоо наривчилсан тэр үг зүйн гэдэг юм өгүүлбэр зүйн мэдлэгийн шалгаад эхлэнгүүт бас унган хэлтнүүд шиг болоод одоо яг ихэнх нь бол тийм биш байсан гэсэн ийм үр дүн байсан байна. За энийг бол баталсан судалгааны үр дүн нь бол энэ байна. За энэ дээдлийн хэсэг нь бол одоо гадаад хэлээр хоёр дахь хэлээр эзэмшиж байгаа тэр бүлэг байна. Доотлын хэсэг нь болохоор одоо яг төрлөх хэлтэй тэр бүлэг хэсэг байна гэсэн. За тэгэхээр энэ дээр ялгааг нь бол харуулж байна. Яаж ч бодсон төрлөх хэлтэй хүнийх шиг болоод биш байна буюу маш олон алдаа хийж ирсэн нь энэ дээр бол одоо процентлогдоод бол гарч байгаа дүр зургийг энэ графикаар үзүүлсэн байна гэсэн. За гэвч нөгөө талд бас яг ялгаа авахгүй эсрэгээр нь эдгээр хүн үг зүйн болон өгүүлбэр зүйн мэдлэг шалгах тестэд яг л бас төрлөх мэд гүйцэтгэж ирснийг харуулсан ийм судалгаа нөгөө талд нь бас одоо няцаагаад гаргаж ирсэн байна. За тэгэхээр энэ судалгаан дээр бол энэ дээр ямар хоёр бүлгийг харьцуулсан бэ гэхээр за мэдээж ихний бүлэг нь энэ дээдлийн энэ хэсэг бол англи одоо унган хэлтнүүдийн бүлэг явж байна. За доотл нь энэ Франц хэлтнүүд одоо хоёр дахь жилийн англи хэл болгоцсон энэ бүлэг явж байна. Гэтэл энэ хоёр бүлэг дээр ямар ч тийм ялгаа байхгүй байна. Тэр одоо юу гэдэг нь өгүүлбэрийг үнэн зөв гэж үнэлж байгаа тэр одоо даалгаврын гүйцэтгэл дээр бол ямар ч тийм ялгаа алга яг л энэ хүмүүсүүд бас унган хэлтнүүдийн төвшөнд бол адил байна гэсэн ийм дүр зургийг бол энэ судалгаа бол гаргасан. За тэгвэл эндээс хэдүүлээд юу харж болох вэ гэхээр хүүхэд болон том хүний хооронд ер нь суралцах давуу тал байна уу үгүй юу байгаа бол ямар байх вэ гэдгийг асуудал гарч ирнэ. За энэ дээр юу гэж авч үздэг вэ гэхээр хүүхдүүд бол хоёр дахь жил сурч байгаа хүмүүсүүдээс бол илүү сайн хурдан сурдаг гэсэн ийм бол таамаглал байдаг. За гэвч энэ нь бол мөн л бас тодорхой нөхцөл байдлаас бол шууд хамааралтай байна. За мөн насанд хүрсэн хүмүүсүүд хэл одоо дөнгөж сурч эхэлж явах үедээ танхимаар болон орчинд нь хүүхдүүдээс бас илүү сайн сурдаг гэсэн ийм бас судалгааны бол баримтууд байна. Бид нар бодохдоо хүүхдүүд л сайн сураад байдаг гэж бодоод байдаг. Гэвч бас насанд хүрсэн хүмүүсүүд бас яг ялгаа авахгүй сайн сурах боломжтой байдгийг бол энэ судалгааны үр дүн бол харуулсан. За мөн бага насндаа хоёр дахь жил сурч эхэлсэн суралцагчид эцэстээ яагаад ч илүү сайн сурдаг гэсэн бас баримтууд бол байна. Гэхдээ энэ нь хожуу сурсан одоо тэр хоёр дахь жилийн суралцагчдын чадамжийн хувьд бол гүйцэж илүү байдгаа гэдгийг бол бас гаргасан байдаг. За гэхдээ энэ нь тухайн хэлний орчинд хэр ойр эсвэл хэр давтамжтай байгаагаас бол шууд хамаарна гэж бол үзсэн байдаг. За энийг хэдүүлээ зүгээр одоо юу гэдгийг танхимаар авч байгаа одоо гадаад хэл сурч байгаа хичээлээр аваад үзэх юм бол за 7 хоногт 3 цаг одоо аваад энийг 9 сарын хугацаанд эсвэл одоо юу гэдгийг 5 жилийн хугацаанд одоо сурлаа гэхэд 540 цаг судалж ийж одоо илүү сайн төвшөнд бол очно гэсэн ийм дундаж тооцоол бол байдаг. За тэгвэл бодит хэлний орчинд бол өдөрт 4 цагаар 12 сар үзээд за бас хэл хаахгүй 5 жил үзлэхэд 7000 цаг зарцуулж ийж бас илүү боломжийн төвшөнд очно. За тэгвэл хэвийн хөгжилтэй ээлний хүүхдүүд бол өдөрт 8 цаг за тэгэхээр 12 сар бас яг ялгаахгүй 5 жилийн хугацаанд 14000 цаг одоо тухайн хүүхдэд тийм харилцаа үүсгээд хэл яриаг нь аягүй сайн дэмжиж яхад бол бас тодорхой төвшөнд хэл ярианы одоо тэр ultimate attainment буюу одоо
тэр эцсийн зүгтээ хүрэх боломжтой гэсэн ийм тооцоол бол ерөнхийд нь байдаг. Тэгэхээр ямар давтамжтайгаар ямар хэлний орчин үүсгэж чинь тэр бол маш чухал бол байх нэ гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн хэдүүлэнгийн энэ ярьсан зүйлийг тоомлоод өгөх юм бол хэдэн наснаасаа хоёр дахь хэл сурч эзэмшвэл хэр сайн тухайн хэлийг сурах хэсэг нь бол шинжлэх ухааны хувьд бол одоо хүртэл тодорхойгүй. Тэгэхээр бид нар бол маш тодорхой юм шиг бодоод одоо мэдрээд авах боловч энэ бол бас одоо хүртэл ийм тодорхойгүй зүйл бол байх нэ гэсэн үг. За тэгвэл яагаад вэ гэхээр энд бол маш олон хүчин зүйл бол мэдээж нөлөөлнө. За түрүүн бид хэд бол ярьсан хүүхдийн эрт үеийн хөгжилд бол мэдээж тархины үйл ажиллагааны одоо тэр үүрэг байршил бол хүчтэй нөлөөлнө, тархины тэр уян хатан байдал бол хүчтэй нөлөөлөх нь, за мөн төрөлхийн тэр хэлний мэдлэг бол бас хүчтэй нөлөөлөх нэ гэдгийг бол ярьсан. За мөн хоёр дахь хэл сурахад бол их хэлний буюу нэгдүгээр хэлний нөлөө бол бас маш өндөр байна гэдгийг бол түрүүний тэр ярьсан баримтуудаас бол харж байна. За мөн нийгмийн хүчин зүйлс бол маш их нөлөөлөх нь, ялангуяа тухайн хүний хэл сурах сэтэл, хүсэл эрмэлзэл, амьдарч буй нөхцөл бол нөлөөлөх нь тий. За энэ бол ялангуяа хоёр дахь хэл сурж байгаа хүмүүсүүд дээр шүү. За нэгдүгээр хэл сурж байгаа хүмүүсүүдээр ч гэсэн түрүүний тэр нийгмээс тусгаарлагдвал хүн яаж хэл ярианы хөгжил одоо алдагддаг, хэл ярианы чадвар алдагддгийг бол хэдүүлээ ярьсан тий. За хамгийн сүүлд бол боловсролын хүчин зүйлс буюу орж ирнэ. Өөрөөр хэлбэл энэ дээр бол мэдээж ээл нэг хэлтэй буюу нэгдүгээр одоо хэлтнүүдийн хувьд бол угаасаа тодорхой цаанаасаа бол орчин бүрдсэн байгаа. За ээл хоёр суралцагчдын хувьд бол тэр хэлний орчин буюу тухайн хэлний орчиндөө хэр ойр байгаа, хэр давтамжтайгаар тэр тухайн хэлээ одоо үзэж байгаа, давтаж байгаа гэдэг байдал бол маш чухал гэсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол мэдээж бол харилцан адилгүй байна гэсэн. За тэгээд өнөөдөр миний энэ сэдвийн хүрээнд ярих зүйл маань бол ингээд дуусж байна.